Цэгэрдэд эцэг сувгийг Монголын үндэсний олон нийтийн телевизээр тааруулсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэн сайхан амарсгаж байна уу? Орой минь хүргээ ирхэн үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевиз энд гарц байна. Нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг үзэгч та бүхэнд хүргэж байна. Жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг дэлхийд даяар аж түрэн амьдран сууж байгаа 37 сая харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг үлээ. Энэ удаагийн энд гарц байна нэвтрүүлгийг ч гэсэн бид мөн адил дэлхийн цагаан таягтны өдөрт зориулан бэлтгэж байгаамаа. Тэгэхээр бид нэвтрүүлгийнхаа энэ удаагийн сэдвийг харааны бэрхшээлтэй хүмүүсийн боловсролын хүртээмж хөдөлмөр эрхлэлт өнөөдөр нийгэмд ямар байдаг юм бэ? Энэ талаар нээлттэй ярилцсан. Энэ өдөр бол баярын өдөр биш. Олон нийтийн дунд харааны бэрхшээлтэй хүмүүсийн дуу хоолойг хүргэх, бидний дунд тэд амьдарч байгааг сануулгах өдөр юм аа. Ингээд нэвтрүүлгийн эрхэм зочтой үзэгч та бүхэн танилцуулъя. Өнөөдөр энд гарц байна нэвтрүүлэгт оролцохоор Монгол Улсын гавьяа тамирчин Лавгжав. За Паралимпийн хөрөл медальт тамирчин Уганхүү, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Гэрэл нар хүрэлцэн ирсэн байгаа. За мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх мэргэжил сургалт төлөвлөлийн төвийн захирал Ган Зориг, Монгол Улсын багшийн их сургуулийн боловсрол судлал арга зүйн техникийн багш Од Гэрэл, Улаанбаатар хотын Төв номын сангийн Брайл танхимын дизель мэргэжилтэн Цэнгэл нар өргөд ирсэн байна. За түүнээс гадна өнөөдөр нэвтрүүлгийн танхимд харааны бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн төлөөлөл, за 116 дугаар дунд сургуулийн багш эрхлэгч нар, түүнээс гадна Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын төлөөлөлд хүрэлцэн ирснийг дуулгая. Тэгэхээр манай улсууд 2010 оны хүн амын орон сууцны тооллогоор нийт 16600 гаруй харааны бэрхшээлтэй хүмүүс байдгаа гэсэн тог мэдээлэл судалгаа байдаг. Энэ оны эхэнд буюу 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиа анх удаа баталсан. Өөрөөр хэлбэл 16600 гаруй хүмүүсийн сурч боловсрох эрх энэ хуулиар хүчин төгөлдөр болж баталгаажуулсан гэсэн үг. Үзэгч та бүгдийг би нэгэн зүйл уриалж байна. Харааны бэрхшээлтэй иргэд эрхээ эдэлж чадж гинөө? Тэгш боломжоор хангагдаж чадсан уу? За тэрнээс гадна нийгмийн харилцаанд итгэл төгс оролцож чаддгүй гэдэг асуултанд бүгдээрээ дор бүрнээ хариулах гэдэг үзье. Тэгэхээр яг одоо нэвтрүүлэг маань шууд явж байгаа. Түүнээс гадна хэрвээ та бүхэн сошиал нэтворк хэрэглэдэг бол Mongolian National Broadcaster гэдэг пэйж хуудсанд аль хэдийн дараа нэгдсэн гэдэгт бид итгэлтэй байна. Тэгэхээр Facebook-оор шууд явж байгаа энэ нэвтрүүлгийн доор дөнгөж сая тавьсан асуултанд хариулж өөрсдийнхөө үзэл бодлыг бидэнд илэрхийлээч. Би асуултаа та бүхэн дахин харааны бэрхшээлтэй иргэд эрхээ эдэлж тэгш боломжоор хангагдаж чаддгүй нийгмийн харилцаанд итгэл төгс оролцож чадж байгаа юу? Тэгэхээр нэгэн тоо мэдээллийг үзэгч та бүгд хүргэе. Эдгээр 16600 гаруй харааны бэрхшээлтэй иргэдийн 9000 орчим нь хөдөлмөрийн насны хүмүүс байдаг. За 5000 орчим нь хүүхэд, 3000 гаруй нь ахмадууд байдаг. За 9000 хөдөлмөрийн насны хүний зөвхөн 4% нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр үзэгчид бол дөнгөж сая энэ мэдээллийг зүгээр дэлгэц хараад сонсоод өнгөрөхлөөр тийм бодит биш санагдаж байгаа хэл та. Яг амьдрал дээр бол энэ итгэмээргүй бодит байдал байгаа тийм. 9000 гаруй хүнээс ердөө 4% нь ажил эрхэлдэг гэхээр 360 хүн өнөөдөр харааны бэрхшээлтэй 360 хүн ажил эрхэлдэг болох гэдэг юм л да. Тэгэхээр энэ хүмүүс маань өнөөдөр нийгмийн харилцаанд эрх тэгш оролцож чадж гинүү? Нийгмийн харилцаанд итгэл төгс оролцдоггүй энэ тухай зочдоос асууя. Гэрэл дарга та хариулах. Яг өнөөдөр энэ нийгэмд бид нар эрхээ бусдын адилд тийм ээ нийгмийн харилцаж чадчихна гэвэл би өгөөл гэж хэлэх гээд байна л да. Яг тэгвэл харааны бэрхшээлтэй хүнгэд хараагаа алдсантай холбоотойгоор нэлээд олон боломж чадраа алддаг. Тэр боломж чадрыг мань буцаад одоо энэ нийгэмд ороход дэмжлэгүүд үзүүлэх, орчин бүрдүүлэх шаардлагатай байдаг. Харамсалтай нь тэр орчин Монгол улсад мань төлөөдийн сайн бүрдэг байгаа учраас яг итгэл төгс гэдэг юм уу тийм итгэл дүүрэн оролцох боломжууд арайхан бүрдэг байгаа. Тэгэхээр үзэгчдээс бас асууя л да. Өнөөдөр хөдөлмөр эрхлэлт эрхлэх нь ер нь хэр байна? Залуучуудын төлөөллөөс. Ерөнхийдөө залуучууд ихтэй сургууль төгссөн залуучууд хөдөлмөр эрхлэх гэдэг ингээ хөдөлмөрийн зах зээлд орох гэхээр их хөдөлмөрийн зах зээл их хаалттай санагдсан надад л. Өөрт тохиолдсон нэг жишээг хэлэх юм бол би их сургууль сурж байгаа хаан банкнаас ажлын урилга авсан байгаа. Тэгээд ажлынхаа урилгыг авчаад төгсөөд ямар ч ажлын байртай болох юм байна да гэж бодоод хэдэн сар ингээд баяртай ингээд явж идлээ. Төгсөөд яг ингээд диплома аваад ажлын байран дээр гарахад яг ингээд асуудал тулгарч эхэлсэн байхгүй юу? Банкны захирал надад ямар шаардлага тавьсан бэ гэхээр чи эхлээд тейлрийн албан тушаал эхэлж ажиллах ёстой. Ингийн тулд чи орлого зарлага хийх ёстой. Хэрвээ чиний харааны бэрхшээл тийм муу бол чи мөнгө тоолж чадахгүй нэгдүгээр. Хэрвээ хүмүүсийн мөнгийг илүү тоолж өгнө.
Тэгвэл би банкнд тохиролтой болно. Хүмүүсийн мөнгийг дутуу таалж авах юм бол зэрэгэд эргээд бас хариуцлагад орох ийм нөхцөл боломж бүрдсэн учраас намайг ажилд авах боломжгүй байна гэж буцаасан баг. Тэгээд манай хараагүй хүмүүс, харааны бэрхшээлтэй хүмүүс ер нь хөдөлмөрийн эрхлэх маш сонирхолтой байдаг. Тэрний нэгэн адилаар би хуваарь аж ахуй нэгж байгуулах гэдсэн байгаа. Тэгээд 2016 оны 2 сард өөрийн нэр дээр нэг аж ахуй нэгж байгуулад одоогийн байдлаар үйл ажиллагаагаа явуулаад байж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол нийгэмд харааны бэрхшээлтэй хүн хөдөлмөр эрхлэх тал дээр бол аюулгүй их бэрхшээлт тулгардаг. Яг жишээлбэл бол бид нэр төрийн байгууллагад ороод бичиг баримт бүглэх шаардлагатай болно. Тэдний шрифт нь ямар байдаг лээ? Биднэрт уншаад өгөх хүмүүс хэр байдаг лээ? Эндээс эхлээл ерөөсөө хөдөлмөр эрхлэхэд нэлээд олон бэрхшээлүүд тулгарч эхэлдэг байна. Сая бид нар 9,000-аас ердөөсөө 360 хүн ажил эрхэлдэг гэж байна л да. Тодруулах юм бол 230 массажист хэд юм бэ? 70 нь хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвд ажилт юм байна. 60 дотоодын байгууллагуудад ажил. Тэгэхээр яг энэ асуултыг би Монголын хараагүй хүчтэй үндэсний холбооны дэргэдэх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал ганц зөв танаас дахиад асууя л да. Нийгмийн харилцаанд харааны бэрхшээлд маань тэгш оролцож чадчихна уу? За би мөн адил тэгш оролцож төдийлөн чадахгүй байна л гэж хэлмээр байна л да. Яг гэвэл харааны бэрхшээлтэй хүмүүс боловсрол мишгэд тусгай одоо тийм орчин хэрэгтэй. Тусгай одоо бичгээр бид нар ч бичдэг. За тэгээд одоо компьютер хэрэглээхэд тусгай тийм технологи хэрэгэлдэг. Тэдгээр орчнууд нь төдийлөн сайн бүрдээгүй учраас боловсрол эзэмших одоо орчин нөхцөл бас их муу байдаг. За би бол боддог боловсрол одоо сайн эзэмшээгүй хүн бол одоо нийгмийн харилцаанд одоо өөрийгөө бүхэнд ажиллаж оролцох боломжгүй л болдог. Тэгэхээр хамгийн хүнд ер нь суур одоо нийгмийн харилцаанд оруулахад суур одоо зүйл бол боловсролыг маш сайн эзэмшүүлэх ёстой л гэж боддог. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн хувьд 5 чиглэлээр оюутнуудыг 2 жилийн хугацаанд гарч сургаж байгаа шүү дээ. Барай засал жимшлэгээний одоо програмын чиглэлээр тийм ээ. Тэгэхээр одоо нэгэнт танахыг ингээд мэргэжил шиг төгсөөд гарсны дараа ажлын байраар хэр хангагдаж чаддаг вэ? Хүмүүс итгэдэггүй гэсэн тийм харааны бэрхшээлтэй хүмүүсээр зөө тавих ч юм уу эмчилгээ хийхэд итгэж чаддаггүй гэсэн тийм хандлага ойлголтууд байгаад идэг л да. Тийм зүү эмчилгээ бол одоо маш их нарийн л да. За дэлхийд бол Япон улс албан ёсоор хөлбөшөөрөөд харааны бэрхшээлтэй иргэдээр зүү эмчилгээ хийлэгдэг. За дараа нь бол барай заслын туслах одоо хэрэгсэл болгож нарийн одоо зүг хэрэглүүлдэг орн болсон байгаа. Өөр одоо ер нь зүү эмчилгээ харааны бэрхшээлтэй иргэдэд эрхлэхийг зөвшөөрсөн орн бол бараг байхгүй л дээ дэлхийд. Тэгэхээр энэ бол их нарийн зүйл. Тэгвэл одоо зөв технологийн дагуу сургаад орчин бүрдсэн газар одоо сурах юм бол харааны бэрхшээлтэй иргэд зүү бол тавих боломжтой. Зүүг бол гараараа тавьдаг, гарын мэдрэмжээрээ тавьдаг учраас төдийлөн гараа шаардахгүйгээр тавьж болно. Тэгэхээр итгэж болно гэсэн хариулт байгаа юм тийм ээ. За тэгвэл хөдөлмөр эрхлэхэд өөр ямар саад бэрхшээл байна вэ? Өөр шалтгаан ямар шалтгаан байна вэ? Хөдөлмөр эрхлэхэд бол ерөнхийдөө тухайн харааны бэрхшээлтэй хүний онцлог тохирсон тийм ажиллах орчныг бүрдүүлээгүй бас нэг шалтгаан болж байгаа. Нөгөөтэйгүр дид бүтцийн бас орчин нөлөөлж байгаа. Гэхдээ мэдээж хөдөлмөр эрхлэлтийг ярихын тулд боловсрол өөрөө аюул чухал асуудал, салшгүй нэг асуудал болоод ирж байгаа. Тодорхой нэг мэргэжил эзэмшээд түүнийхээ дагуу ажиллах. Тэгэхээр ихтэй сургуульд суралцах орчин ямар байгаа вэ? Бас асуудалтай. Тэгэхээр нэвтрүүлэгтээ бид нэгэн сурвалжлагыг бэлдсэн байгаа. Энэхүү сурвалжлагыг хүлээн авч үзээд эргээд студидтэй уулзцгаая. Компьютерийн ажиллах гэсэн. Тэгсэн бодлогосоо цааш орж. Бодлогос. Гацаад байгаа юм тийм? Гацаад. Хэр удаж байгаа гацаад? Нэлээд олгож байгаа. Сүүлийн бодлого гэсэн тэгэл интернетээр ачиж нэг цайг болоод тэгэл бодлогос. Намайг зоригт гэдэг. Би Монгол Улсын их сургуулийг англи хэлний мэргэжлэр төгссөн. Компьютерийг би чинь нөгөө аль хүүхэд байхаас эхэлж оролдож эхэлсэн юм. 8 дугаар ангид байхдаа хамгийн анхныхаа компьютерийг авч ирсэн. Тэгээ анхныхаа компьютерийг авангуудаа шууд задлж үзчихсэн.
Тэг яг өмнө нь нөгөө нэг Билл Гейтсийн тухай сонсцсон ч байсан юм уу? Эсвэл угаасаа үнэхээр тийм дуртай ч байсан юм уу те? Тэгээд ямар ч гэсэн анхныхаа компьютерийг задлж үзсэн асаалгүйгээр тэр үеэс л би энэ компьютерийг би заавал ашиглах ёстой л гэсэн бодол толгойд байнга л эргэлдээд идэгсэн. Дэлгэц уншигч програмыг анх одоо манай нэг ах оруулж ирсэн Цэнгэл гэдэг. Тэгэл энэ ахаас анхныхаа програмыг аваад компьютер дээр одоо анхныхаа үйлийг хийж эхэлж илээ та. 2003 байна уу 4 оны үед ч. Тэгээ одоо бүрэн формат хийгээд хэрэглээний програм суулгах юм байна да. Харааны бэрхшээлийн хувьд би чи ер нь 100% хараа алдалттай гэж боддог шин. Одоо энэ компьютерийн хард диск гэж байгаа шүү дээ тий. Тэрийг салгаад өөрийнхөө флашнаас асаачиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд ярьж явах жишээтэй энэ компьютер. За одоо эндээс бид формат хийх үйлдэл хийгээл явчих. Яг зүгээр ганц хэцүү юм нь ганцаараа гадуур явах хөдөлж явах хэцүү болохоос биш. Яг энэ ажлыг хийгээд ингээд явах юм бол ажлаас гадуур ч юм уу нэмэлт орлого бол бас хөөрхөн хэдэн төгрөг олцдог. Анх дуудлага өгöd хэрэгтэй ийм хүн орж ирээд утсангүй. Харааны бэрхшээлтэй хүн. Бас хүмүүс гайхаад Харааны бэрхшээлтэй хүн ирээд энэ хүүхдийн ингээд ясаад тавьсан баярлалаа. Ажил нь ажил гэсэн. Тэг яг зүгээр нийгмийн хүртээмж бол угаасаа өнөр хамгийн гол хэцүү асуудал тулгараад байгаа асуудал шүү дээ тий. Нийгмийн хүртээмж, ажлын байр гэдэг чинь өөрөө маш том асуудал болсон. Тэгээ яг бид нар ямар ч мэрэгжил эзэмшлээ гэсэн яг мэрэгчлэрээ ажиллах бол боломж угаасаа маш хомсолтой. Тэгээ тийм болохоор л ерөнхийдөө ингээл нэг хийж болох юу байна гэдгийг хайгаал явж байгаа гэсэн үг шүү дээ миний хувьд бол жишээлбэл. Яг би одоо жишээлбэл ийм жижигхэн бичил ийм бизнес хийж болох нь үгүй юу гэдгийг хайгаад л явж байгаа гэсэн үг байхгүй. Баярлалаа. Тэгэхээр харааны бэрхшээлтэй эдгээр хүмүүс маань өөрсдөө оюун ухаан, хүч, нөөц болцоогоо дайчлаад ажил хийх бүхэл нөхцөл боломж тэр болон гарцуудыг хайж ийн л да. Тэгэхээр хүртээмжийн асуудал энд яригдж байна. Тэгэхээр дизайн мэрэгчлэн цэнгэллээс асуумаар байна л да. Энэ уншдаг програмыг мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн бүх оюутнууд өнөөдөр ашиглаж байгаа. Энэ чиглэлээр сурж байгаа. Тэгэхээр таны одоо яг өнөөдрийн ажиллаж байгаа цогц програмын тал дээр хэр хүртээмжтэй байж чадж байна вэ? За ингээд үзэгчдээ орой мэндийг хүргэе. За харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан мэдээлэл харилцааны технологи гэдэг бол гол 3 зүйлээс бүтдэг. Daisy, Монгол ярьдаг програм, Монгол хэлний ярьдаг програм, 3 дугаарт нь компьютер Braille гэж энэ 3 зүйлээс үндсэндээ бүрддэг. За манай Монголын харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бол 10 гаруй жилийн өмнөөс компьютер хэрэгжилж эхэлсэн түүхтэй. Тэгээд 13 оны хувьд бол бидний хувьд бол маш их онцлогтой он жил байсан. Энд бол харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан монгол хэлний ярьдаг програмыг хэрэглээнд гаргасан. За энэ цагаас хойш бол бид нэр одоо урд өмнө англи хэлээр дандаа програм хангамжийг хэрэглэдэг байсан бол кирилл бичгээрээ мэдээллийг уншиж хүлээж авдаг, бичдэг болсон. Яг жирийн компьютер хэрэглэдэг хүмүүс одоо ажил хөдөлмөр эрхлэхдээ сурч боловсрохдоо компьютерийг яаж ашигладаг вэ? Яг тэр дагавал энэхүү монгол хэлний програмаа ашиглаад өнөөдрийг хүртэл хөгжүүлж ирсэн. Тэгэхээр компьютер Braille-аар та яг одоо үзэгчдэд залууст одоо аль нэг сайт руу ч юм уу орж хэрэгтэй мэдээлэл олд юм а гэдгийг харуулахгүй юу? За баярлалаа. Монгол хэлний програм маань өөрөө дэлгэцэн дээрх мэдээллийг ярьж өгдөг. Түүнээс гадна бид нэр 15 онд компьютер Braille-ыг нэвтрүүлсэн байгаа. Энэ маань Braille дэлгэц, Braille хэвлэх машин гэх мэт Braille тоног төхөөрөмжүүд дээр Монгол Braille-аар, цахим Braille-аар гардаг болсон. Тэгэхээр харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бол компьютер ашиглаад сонсож мэл аавна. Эсвэл одоо цахим Braille-аар тэмтэрч уншиж бичиж болно гэж байгаа. За ингээд одоо би Eagle цэгийн мэний мэдээ рүү орж өнөөдөр
болсон нэг үйл явдлын мэдээг одоо уншиж сонирхуулъя. Мэдээ илгээх харааны бэрхшээлтэй хүүхдүүд өдөрлөг зохион. Энэ сарын 15 нэг өдөр дэлхийн харааны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Энэ өдрийг угтаж харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургуулийн эрхийнхээ өдрийг угтаж өдөрлөг зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд өнөөдөр 14:50 цагт 116 дугаар зүйл дээр өөрсдөг нь тулгамдж буй асуудал цаашид энэ өдрийг хэрхэн тэмдэглэх талаар арга хэмжээ зохиож олон нийтэд дуу хоолойгоо харааны бэрхшээлтэй хүүхдүүд өдөрлөг. За ингээд энэ хүү одоо интернетийн орчинд Eagle CGM гэсэн сайн бид нар Eagle Twin дээр тавьсан мэдээг уншлаа да тий. Таны хажууд байгаа төхөөрөмжн дээр давхар Брайдер хуруугаараа мэдэрч унших боломж өгж байгаа шиг тийм үү? Аа тэгэхээр бол мэдээллийг сонсож явахаас гадна яг кириллээр бичигдсэн байдлаар нь бичиг үсэг хэлбэрээр нь бид нар бас энэ Braille дэлгэц гэдэг төхөөрөмжөөр шууд саяын мэдээг унших боломжтой хурууныхаа мэдрэмжээр. Тэгэхээр одоо зүгээр эрүүл хүн шиг бүх сайтад хандах бүх мэдээллийг авах боломж үүсчихнэ гэж ойлгож байна тийм ээ. Тэгээ Braille бичгээр бид нэр компьютер ашиглана гэдэг маань бол ажил хөдөлмөр эрхлэлийг сурч боловсроход бол бичиг баримт бүрэн боловсруулад интернет болон офисын хэрэглээний програмын орчинд бол бүрэн ажиллах боломжтой гэсэн үг. Цэнгэлгөөгийн ярьж өгсөн юм дээр үндэслэл би зочдоос асуумаар байна л да. Олон улсын стандарт нийт яг энэ програм хэмж та бүгд өргөн хэрэглээнд нэвтрээд ирэхлээр ямар өөрчлөлт орох вэ? Ажилд ямар эерэг одоо өөрчлөлтүүд одоо төсөөлөгдөх вэ? Би өөрөө намаг хонгор гэдэг. Би авраг дээд сургуулийн жудогийн ангид 3 дугаар курст сурдаг. Тэгээд одоо харааны бэрхшээлтэй хүүхэд 10 жилээ төгсөө гарахад шууд нийгмийн харилцаанд орж эхэлдэг. Тэгээ энэ нүгээр болохоор дээд сургуульд ороод тэгээд цааш нь суралцаа явахад нь хүндрэлүүд тулгарч эхэлдэг. Ямар хүндрэлүүд тулгарч эхэлдэг вэ гэхээр эхлээд болохоор зам дид бүтцэд сургуулийн орчин нөлөөлнө. Тэгээд юу энэ програм танд ямар өөрчлөлтүүдийг авчрах вэ? Энэ програмыг хэрэглэснээр яа болохоор дээд сургуулийн болохоор одоо лекцэн цуух болохоор слайдаар юугээ хичээлээ лекцээ бэлтгээд өгч. Тэгэхээр Нацад орчин нэрмжит Улаанбаатар хотын номын санд Braille танхим гэж байгаа. Энэ танхимаар олон харааны бэрхшээлтэй залуучууд маань үйлчлүүлдэг. За тэр залуучуудын төлөөлөл бас ирсэн байгаа л да. Одоо дээд сургуульд одоо слайдаар бэлдэж өгөх хичээлээ болохоор багшаасаа файлаар аваад тэрийг өөрөө компьютер дээрээ одоо энэ бат гээд ярьдаг програм дээр даваад хэрэгжилж болж байгаа. Хэвлэл материал өгөнгүүд нөгөөдгөө сканердж оруулаад тэрийгээ хэрэгжилж болж байгаа. Тэгээд энэнийх нь болохоор гол төв нь одоо Улаанбаатар төв номын сан дээр л одоо байрлаад байгаа юм л та. За тэгэхээр мөнгөтрөөс бас асууя л да. Одоо яг сургууль дээр уншдаг програмыг англи хэлээр ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ програм чамд ямар сэтэл төрүүлж байна? Чи өөрөө газар шим өгөөж компани байгуулсан шүү дээ тийм ээ. Тийм. Тэгээд Монгол бат гэдэг програм маань болохоор тэр бидний хэрэглээд байгаа JAWS буюу NVDA гэдэг англиар ярьдаг програм байгаа байхгүй юу? Монгол галгаар уншдаг. Тэгэхээр чи нэг монголоор ингээ тэр монгол текст уншуулахаар нэг яг монголоор цэвэр дуудахгүй тэр. Тэгээд анхлан суралцж байгаа биднэрт бол жоохон хүндрэлтэй байдаг. Монгол батын хувьд бол цэвэр монгол дуудлагаар дуудаж байгаа учраас альбан бичиг хөтлөлт, лекц хөтлөлт тэр бол ямар ч асуудал гардаггүй. Ийм давуу талтай програм байгаа. Тэгэхээр бид нар бас нэг хуулийн мэдлэг ингээл хэрэгтэй болно шүү дээ. Ингээ бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс татварын орчин гэл. Тэгэл татварын хууль инээтрээ унших тэр чинь хичнээн хуудас билээ. Бид нар яг ингээд сул хардаг ч гэсэн яг ингээд цаас ширтээ суухад ямар хүндрэлтэй байдаг лээ шууд. Тэрний оронд бид нар Монгол батаараа ингээд 30 40 магадгүй 50 60 100 хуудас юм уншуулхад Монгол бат бол биднэрт ямар ч тийм утга зүйн алдаагүйгээр хөрвүүлж өгдөгөр маш давуу талтай тийм програм байна. Тэгэхээр харааны бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм яаж хүлээж авах вэ гэхээр хөдөлмөрийн чадвар алдалтаар нь ойлгодог л доо. Хөдөлмөрийн чадвар алдаалт 80, 70, 60% алдсан
гэж ярьдаг. Тэгэхээр энэ тал та бүхэн юу гэж боддог вэ? Хөдөлмөрийн чадвар алдалт уу, харааны чадвар алдалт уу? За, гэрэл дарга та хариулна. Ер нь бол мэдээж нь бол буруу ойлголт. Өөрөөр хэлэх юм бол бид нар мэдээж харааны чадвар маань тодорхой хэмжээгээр алдагдсан. Тэрнээс бид нар хөдөлмөрийн чадвараа алдаагүй. Өөрөөр хэлэх юм бол хараагүй хүмүүс харах боломж чадвараа алдсан ч гэсэн ямар ч одоо бусад нөгөө мэдрэх хэрэгтнийхээ тусламжтайгаар ямар ч хөдөлмөрийг бусдаас илүү хийдэг зарим ажил мэргэжлүүд байдаг л да. Бариадл гэдэг юм одоо энэ компьютерийн дэлхийн зурагч програмтай хахад бусдын хийдгийг бид нар хийгээд тэр IT-ийн чиглэлийн мэргэжилтэн тийм ээ. Одоо бид нар манай нисүүд чинь бодоод энэ чиглэлээр багш хүртэл бэлдээд явж байгаа. Тэгэхээр энд бол боломж бол байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн чадвараа 100% алдсан, 80% алдсан гэхээр буцаад юу ч хийх боломжгүй хүмүүс гэсэн мессежийг нэгэнд өгж байгаа учраас энэ бол айгүй буруу ойлголт өнөөдөр явж байгаа. Тэгэхээр бид одоо нэвтрүүлгийнхаа дараагийн сурвалжлагыг үзэгч та бүхэнд хүргэх гэж байна. За сурвалжлах баг маань 116 дугаар сургуулиас сурвалжлах юм байгаа. Энэ үеэр цэрэн гэх нэгэн бүсгүйтэй бид нар таарсан энэ бүсгүй маань харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сайн үйлсийн аян өөрөө зохион байгуулж хийсэн байлээ. Тэгэхээр энэ тухай сурвалжлагыг үзэгч та бүхэнд хүргээд эргээд студид ярилцъя. За энэ ангид орж ирээд тэгээд ингээ харсан чуг нь бол их гой том саруулхан тэгээ гой том цонхтой байсан. Тэгээд яг энэ ангид би яг юу хийж болох вэ? Яг хүүхд өнөөдөр яг юу хэрэгтэй гэсэн чинь багш маань одоо юм таацны гэрэлтүүлэг буюу ширээ болгон дээр тавих одоо юм гэрлүүд хэрэгтэй гэсэн. Тэгэхэд би бол их гайхажсэн. Нөгөө харааны бэрхшээл хүүхдүүд маань 80%, 90% алдсан хүүхд чинь нөгөө сүүдрүү одоо төдийх мэдэрдэг те одоо ямиг аливаа ямиг ингээл бүүдэг мэдэрдэг хүүхдүүдэд гэрэлтүүлэх хэрэгтэй байдаг гэдгийг маш сайн ойлгоод таасны гэрэл болгон одоо хүүхэд болгоны ширээн дээр нэмэлт гэрлүүдийг бас авч тогтчулж өгсөн байгаа. Самбар руу хараад хичээл самбар дээр бичсэн ямиг харах гэрэлтүүлэг дутуу учраас харагддаггүй юм байна. Бүдэг гэдэг юм байна. Тийм учраас самбарын дээрх бас гэрлүүдийг бас байрлуулж өгсөн байгаа. Намайг Цэцэн Мэлэг гэдэг. Би 5 дугаар хэд сурдаг. Тэгээд одоо дуугч хичээл орж байна. Хамгийн сүүлд би Алтан цул гэдэг хүүхдийн шинэ дуунуудад бол тийм уралдаанд орсон. Тэгээд шилдэг дуулаачин шиг нь л авсан. Манай сургуулийн хүүхдүүд тэгээд тийм гараа уртад барьж явдаг. Гэхдээ зарим тохиолдолд тийм ханы мөргөх тохиолдол гардаг. Тийм болохоор тийм зөвлөвчтэй болсноос хойш мөргсөн ч гэсэндээ арай гайгүй тийм байгаа. Тэгээд бид нарт ийм зөвлөвч хийж өгсөнд баярлалаа. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн маань нөгөө өнцөг болон тохойг мөргөх одоо тийм эрсдлэг бас асар өндөр байгааг харсан. Тэгээд энэ аянда шилмэл Буйдингийн хамт олонд одоо санал явуулсан. Энд ямар одоо зөөлөвч хэрэгтэй вэ гэдгийг өөрсдөө хараад тэгээд хамт олон хурж ирээд 3 давхрын коридор болон биеийн тамирын заалуудын одоо эрмэг болон тохой болгонд одоо зөөлөвч хийж өгсөн байгаа. Бидний дэвтэр хийдэг тийм барил цаас ховор байдаг. Цаасгүй болох юм бол бид нэр юм бичихтэй зургийн дэвтрийн цаасан дээр ч юм уу эсвэл ватан цаасыг гээд цолоод тэгээд дэвтэр хийдэг. Жишээлбэл баатам цаасан дээр хийвэлсэн энэ дэвтэр маань тийм ээ хүүхдүүд ингээд цэгийн хэлбэрээр бариалаар ингээд бичээд эргээд 2-3 удаа одоо хуруугаараа тэмтрээд уншихад л одоо тэр цэгүүд арилчихна. Тэгэхээр эргээд хүүхд энэ дэвтрийг ашиглах боломжгүй юм болж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ сургалтанд бол зориултын бариал цаасан заавал шаардлагатай байдаг. Хүүхдүүдийнхээ сурах бичиг, багш нарын гарын авлага, хэрэглэлтхэн, хичээлийн тараах материал үзүүлэн тийм ээ энэ зүйлүүдийг бид нар сургуулийн өөрийн нөхцөл болцоонтой хийх боломжийг бүрдүүлэх талаар бол бид нэлийн ажлуудыг хийж байгаа. Үүний нэг нь Японд холон улсын Ротари байгууллагатай хамтраад Braille хэвлэх цехийг байгуулахаар ингэж төсөл хэрэгжүүлээд энэ төсөл маань амжилттай хэрэгжиж одоо энэ 14-ний өдөр хэвлэх цехийнхаа нээлтийг хийх гэж байгаадаа бид бүхэн маш их тустай байна.
За баярлалаа. Тэгэхээр 116 дугаар сургуулийн хувьд өөрсдийнхөө дотоод нөөц бололцоогоо ашиглаад за Braille хэвлэх цех одоо ашиглалтанд оруулж маань нэг талаасаа бас нэг гарц юм аа. Тэгэхээр энэ цаасны асуудлын тухайд ярихад нэг ширхэг цаас 400 төгрөг байдаг гэсэн. Энэ цаасыг тэгээд бүтэн жилийн турш хичнээн хүүхдүүд хэрэглэх үлээ. Цаасны асуудлаа ер нь яаж шийдэх тал дээр ямар гарц хайж байгаа вэ та бүхэн? За 16 дугаар сургуулийн багш Амарцаа явах танаас. Орой мэндүүд хүргээ үзэгчтэй. Тэгээд харааны бэрхшээлтэй хүүхдүүд хүмүүс зориулсан тусгай тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүн авахд бол маш их өндөр зардал мөнгө шаардлагатай байдаг. Тэгээд одоо биднээс ингээд боломжтой гарц гэх юм бол төсөвт ингээд нөгөө мөнгөний суулгаад өгөх юм бол бид нар ингээд захиалаад аваад хэрэглэх боломжтой юм аа. Тэгээд одоо бол бид нар яг ингээд цаас олдохгүй байгаа учраас их хэцүүдээсээ цаас авч ватам цаас авчирч хэрэгж байгаа. Энэ бол боломжгүй төсөвтөө одоо мөнгө суулгах байхаа гэж найдаж байна. Нэгэнт бүгдээрээ боловсролын талаар яриад ирсэн юм чинь асуух зүйл байна л да. Гарны бэрхшээлтэй иргэдийн 70% нь Улаанбаатар хотод, 30% нь орон нутагт амьдардаг гэсэн судалгаа байна. Тэгэхээр сургууль завсарлалт гэдэг бас нэг үзүүлэлт тоо үзүүлэлт гарч ирэх байх л та. Энэ талаар бидний мэдээлэл өгвөл. Саран төгс багш байсан. За тус сургуулийн нийгмийн ухааны багш байна. Тэгээд манай сургууль бол улсын хэмжээний ганц сургууль байгаа. Тэгээд сургуулийн үйл ажиллагааг бол Монгол улс даяар одоо бид нар явуулдаг. Тэгээ хөдөө орон нутгийн одоо суралцагчид, хотын суралцагчид ч гэсэн ер нь бол сургуультай хамрагдалт бол маш хангалтгүй байна гэж бид нар бол үзэж байгаа л да. Яагаад гэвэл хуучин одоо өмнөх нийгмийн үед ч юм уу одоо юу яадаг байсан. Баг одоо эсэлтийн баг гараад одоо мэрэгжлийн эмчтэй багш нартай ингээд хүмүүс судалгаа хийдэг, хүүхдүүдэд илсүүлдэг. Одоо ийм байсан бол бас энэ ажил маань бол зогссон байгаа. Тэгээ ер нь бол эндээс үүдээд нөгөө сургууль хамгаалалт нь одоо судалгаа баг дээр нь зар сурталчилгаа байдаг юм уу? Энэ төрлийн бодлого бас дутагдж байна л гэж би хэлгээд байна л да. Ингээд ирэхээр нөгөө сургууль завсарлалт гараад ирж байгаа. Ингээд сургууль завсарлалтаас болоод ямар үр дагавар үүсэж байна гэхээр нөгөө харааны бэрхшээлтэй хүүхдүүд маань айгүй оройтож сургуульд одоо ханддаг. Ингээд ирэхээр бас мөн нөгөө нас хитэрчихсэн тэгээд тэмдрэх одоо суралцах боломжоо чадвараа нэлээд алдсан хоцрогдолтой ийм хүүхдүүд бас айгүй хөдөө орон нутгаас мөн одоо нийслэл хотоос маань энэ ирдэг. Тэгээ ингээд ирэхээр чинь нөгөө тэр болгоно бид нар яг насанд нь одоо тохирсон мэдлэг боловсрол чадварыг олгохыг бодол бид нар хичээдэг. Сургууль маань бол яг одоо боловсролын стандартыг бид нар одоо хэрэгжүүлдэг. Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль боловсролын стандартыг. Тэгэхээр энэ бүх хүүхдүүдийн одоо хэрэгцээнд нийцэлж одоо багш ажилчид маань бид нар өхийг одоо зорж ажилдгаа. Тийм үнэхээр бол стандарт гэж ярьлаа л да. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хувьд стандарт бол анги бас бүртээ нэг төвшөнд байгаа. За тэгвэл харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд болохоор харах чадвараас шалтгаалаад өөр төвшөнд байгаа. Тэгэхээр заах арга зүйн хувьд бас мэдээж өөр болно. Тэ багшлах боловсон хүчний хувьд энэ ямар асуудал байдаг вэ? Тэгэхээр багш боловсон хүчин гэхээр ер нь бол би бол зэнийтэй холбоотой орон гэж хэлмээр байна л да. Ер нь тусгай хэрэгцээт боловсрал гэдэг юм маань бол одоо төрийн бодлогын хүрээнд байгаасай. Нэгдүгээр, хоёрдугаар тусгай хэрэгцээт боловсролын хууль байх юм бол одоо бидний яриад байгаа маш олон асуудлуудыг бас цогцоор нь одоо шийдчих боломжтой юм болов. Ингээд үзэхэр чинь нөгөө багшлах боловсон хүчин маань хэрхэн бэлтгэгдэх вэ? Одоо яаж бэлтгэж гин вэ гэвэл бас түн бэрхшээлтэй байгаа. Тасалдсан одоогийн сургуульд ялж байгаа багшлж байгаа боловсон хүчин багш нар маань бол бид нар маш хүнд хэцүү нөхцөлд ажилладаг. Яг одоо стандартыг бид нар хүргэнэ гэсэн зорилго тавьдаг мөртлөө нөгөө хүүхдүүд маань бол янз бүрийн чадвартай хоцрогдсон, нас итэрсэн, яг насандаа сурч байгаа ингээд олон төвшөнтэй хүүхдүүдтэй бид нар харьцдаг. Тэр бүгдийн хэрэгцээ сонирхолд одоо нийцүүлж бид нар сургалтаа бас явуулдгаараа давуу талтай гэхдээ маш их бэрхшээлтэй байдаг. Яг энэ мөчтөр үзэгч тав бид нар нэвтрүүлгийнхэнд Одгэрэл багшаа танилцуулсан. Одгэрэл багш маань одоо ярианд нэгдэх байх л та. Бидний яриаг та сайн сонслоо. Өөрийнхөө бодлыг илэрхийлж. За тэгэхээр харах үйл ажиллагааны талаар ярьж байна л да. Тэгэхээр харах үйл ажиллагаа гэдэг бол эрүүл мэндийн талаас бас нэг
онцгой байдлаар авч үздэг тийм ээ. Боловсрал талаас бас нэг арай өөрөөр авч үздэг. Тэгэхээр жишээлбэл эрүүл мэнд талаас тэр хүүхэд болрын цайлттай ч гэдэг юм уу. За яг хоёр адилхан хүүхэд болрын цайлттай байхад тэдгээр хүүхдүүдийн хэрэгцээ за тэгээд хувь хүний хүчин зүйлс юм маш олон зүйл нөлөөлж иж тэдгээр хүүхдүүдийн боловсролын хэрэгцээ нь бол өөр өөр байдаг л да. Тэгэхээр яг тухайн хүүхдийн эрүүл мэнд талаасаа ч ялгаагүй, боловсрал талаасаа ч ялгаагүй ямар хэрэгцээтэй байна вэ гэдгийг бол анги даасан багш, хичээл орж байгаа багш нар бүгд дээр бол зайлшгүй мэдж авах хэрэгтэй. Энд бол түрүүн хараах чадвар гэж ярьж байна л да. Хараа дур дотроо бол огт хараагүй, сул хараатай, үлдэгдэл хараатай. За өөрөөр хэлбэл энэ харах талбай, харах өнгө ялгадаг, дүрс ялгадаг, хэлбэр ялгадаг, ойрын хараа, холын хараа гэж маш олон дотроо ангилал байдаг л да. Тэгэхээр эдгээр хүүхдүүдэд тусд нь яг хүүхдийн онцлог тохирсон байдлаар арга зүгээр хэрэглэх хүн ашиглаж энэ сургалтын үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол багш нарын энэ талын мэдлэгтэй авах хэрэгтэй. Энэ сүүлийн өнөөдөр багш нарыг яаж бэлдэж байна? Тийм. Тэгэхээр сая бол бас хууль гараад 2 сард хууль гараад тийм ээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах хууль гараад энэ багш бэлтгэдэг сургуулиудад зайлшгүй энэ хөтөлбөр бол орсон байх хэрэгтэй гэсэн ийм заалт байгаа нь бол маш их талархав штэ. Би бол Монгол Улсын боловсролын сургуульд тусгай боловсролын хичээл заадаг. За бид нар бол хөтөлбөртөө бол ийм онцлогтой, ийм хүүхдүүдтэй, ийм арга барилаар орно гэд нэг 2 кредитийн хичээл ороод явдаг. Ерөнхий ойлголт бол хүүхдүүд авдаг. Гэхдээ харааны бэрхшээлтэй хүүхдийн багш гэдэг бол маш нарийн бэлтгэгдсэн байх ёстой. Би өөрөө жишээлбэл Монгол Улсын багш их сургууль өнөөдөр хичнээн багш бэлтгэж байна. Тийм. Тэгэхээр хуучин бол зөвлөлт холбоот улсад харааны бэрхшээлтэй хүүхдийн багшийг 5 жилээр бэлтгэж байсан. Тэгэхээр энэ уламжлал бол 90-ад онд бол алдагдсан л да. Тэгэхээр 2013 оноос тусгай хэрэгцээт боловсролын багшийг бол бэлтгэж эхэлсэн Монгол Улсын боловсролын сургууль дээр. За энд бол ойролцоогоор нэг 75-6 багш төгсөн байдгийг. Тэгээ энэ жил бол бид нар бол дахиад эсэлт авсан багш мэрэгчлэр төгссөн оюутнуудыг нэг жилд хөрвөх сургуультаар тусгай хэрэгцээт боловсролын багшаар бэлтгэж байгаа. Гэсэн хэдий ч яг харааны бэрхшээлтэй хүүхдийн багш гэдэг энэ нарийн мэрэгчлэр бол хараахан бэлтгэж амжаагүй байна. Энэ чиглэлээр бол маш нарийн сургалтууд явагддаг. Жишээлбэл хуучин зөвлөлт холбоот улсад сурч байхад бол яг харааны бэрхшээлтэй хүүхдтэй хэрхэн яаж ажиллах вэ? Яаж орон зайн баримжаа олох вэ? Яаж биеийн тамирын хичээлийг заах вэ? Яаж зургийн хичээл заах вэ? Тэгэхээр харааны бэрхшээлтэй хүүхдүүдээс би хэтрүүн хэлсэн ялгаатай байдаг гэдэг дээр тэдгээр хүүхдүүдэд зургийн ном их хэрэгтэй тэмтрээд харчдаг тийм ээ. Гэхдээ тэмтрээд мэдчихдэг. За тэгээ сонсох, гарт нь баригдах гэдэг тусгай хэрэглэгдэхүүнүүд хэрэгтэй л дээ. Тэгэхээр ингээд ерөнхийд өгнөд хэлэхэд бол тэдгээр хүүхдүүдэд энэ хэрэглэгдэхүүнүүдийг хангаж өгөөд багш нар нь арга зүйгээ мэддэг болох юм бол эдгээр хүүхдүүд багшлах боловсон хүчийг бэлтгэх асуудал бол 90 оноос бас тасалдсан. За 16 дугаар сургуулийг төгссөн багш нар өөрсдөө сурагчид өөрсдөө өнөөдөр багшлаад явж байгаа тийм ээ. За баярлалаа танд. Тэгэхээр уустраа би та хоёрын яриаг таслаад бас нэг судалгааны дүнгээр хэлээ л да. Одоо өнөөдөр харааны бэрхшээлтэй иргэдэд дийлэнх нь буруу эмчилгээ болон үйлдвэрлэлийн ослт гэмтлээс шалтгаалan хараагаа алдсан байт юм байна л да, харах чадвараа. Тэгэхээр хичнээн үйлдвэрийн ослт гэмтэл буруу эмчилгээнээс хараагаа алдсан ч гэсэн амжилт, ялалт, баяр хөөр, ад жаргалын түүхүүд маш олон байдаг. За тэдний нэг нь бол өнөөдөр манаас төрөлж ирсэн байгаа. Аз хошин авраг Афины Олимпик 6 дугаар байрын шагналт Монгол Улсын гавьяа тамирчин 5 жугаа студ төрөлж ирсэн байна. Тэгэхээр та өөрийнхөө түүхээс, амжилт, ялалтын түүхээс яаж бусдад үлгэр жишээ болж байгаа? Яаж өөрийгөө дайчилж чадсан тухайгаа ярьж өгөөч. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр нийт телевиз үзэгчдийн энэ орой амгалан айлдгая. Би 1988 онд Ослын улмаас хараагүй болсон. 90 онд бүх ард иргэд одоо гахаа өрөөд ирээн лөө 8 живжээс би бэлтгэлээ ус пүүзээ өмсөд тамирчин болж эхэлж ялаа. Тэрнээс хойш 7 жил 26 жил өнгөрч. Ер нь манай нэг улсын нэг юу байна л да. Энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ангилал харааны одоо би 90% алдагдaltaй гэж явдаг. Хөдөлмөрийн чадвараа алдаагүй, ажил чадвараа хөдөлмөрийн чадвар алдсан гэж ангилаад байгаа байхгүй. Тэрнд орвол харааны чадвар алдсан гэдэг. Хөдөлмөрийн чадвар гэдэг бол ажиллах чадвараа алдсан гэсэн үг байхгүй. Өнөөдөр ажиллах чадвараа алдсан одоо 42 км гүйх. Манай энэ ууган гүйшиг одоо бүх барилдаад олимпийн хүрэл медаль авахгүй. Тэгэхээр одоо энэ ангил дээр бас бодгол хэрэгтэй байна. Ер нь тэгээд энэ улс орон хөгжих хотчлт ихтэй болоод хараагүй хүмүүс, харааны бэрхшээлтэй хүмүүс маш их болж байна. Энэ хүмүүс маань одоо нэгэн талд ингээд хараагүй болсон улсууд бол 90 онд бол 90-ад оны ихэр бол одоо хөгжлийн бэрхшээлтэй тамирчин гэсэн ойлголт байдгүй байх үед одоо би тамирчин байсан.
Одоо л харьцангуй өөр болсон улс харж үздэг болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэд дамжиж хүлээн зөвшөөрдөг болсон байна. Та бол өөрөө гүйлтээр хичээллэж олон улсад амжилт гаргасан хүн шүү дээ. Би марафон гүйл 42 км 195 м гүйж 3 цаг дотор гүйж дуусгадаг тийм байсан залуу байх та. 2011 онд Анталиагийн дэлхийн наадмаас мөнгөн медаль аваад тэгээд хэлсэн доо. Тэгэхээр ийм бахтам амжилтууд харааны бэрхшээлтэй хүмүүсийн сайхан амжилтууд бол маш их бий. Паралимпийн хүрэл медаль дугуйн хүмүүс маань 4 секундын бахтам бас амжилтаар Монгол түмний баярлуулсан сайхан үйл явдал сайхан болсон шүү дээ. За зөвштэй энэ өрөө мэндийг айлтгая. Тэгээд хараагүй тамирчид бидний араас дагж байгаа дүүнэртэй тэр энэ амжилтын төлөө тэр дүүнэрээ гаргахын төлөө паражудо өгөх болон паралимпийг хөгжүүлэхийн төлөө гэх юм уу та тий бэлтгэл сургалтаа үндэсний шишээгийн жудо өгөхийн туландаа хийдэг. Тэгээд хамгийн хүндрэлтэй байдаг нь болохоор манай хараа тамирчид маань маш хүндрэлтэй байдаг. Сайн хажуугаар бас хараагүй тамирчид маань зам талбайгаас ахуулаад бэлтгэлийн бааз тасалжуулагчдын тоо мэдээж хараагүй тамирчид болохоор тасалжуулагч маш их юу өгдөг л дөө. Тэгээ манай паражууд бүхэнд болохоор нэг хоёрхан тасалжуулагчтай тэгээд нэлээд олон тамирчид дүүнэр маань одоо бэлтгэл хийгээд явдаг та. Одоо бага насны хүүхдүүд ялангуяа одоо сургуулийн өмнөх насны цэцэрлэгийн хүүхдүүд маш их байна. Нэг л одоо хараан сэргээн засагдахгүйгаас хойш тэр хүүхдүүд бага наснаас нь одоо өөрсдийн дур сонирхлын дагуу ямар нэгэн байдлаар бие дадрын чиглэлд улмаар одоо төв дэлхийд нэртэй тамирчин болох одоо сургуулийн багш нараар цэцэрлэгийн багш нараар эцэг эхчүүд одоо онцгой анхааруул одоо цаашид тэр хараагүй хүүхдүүдийн амьдрал ахуйд нь одоо хэрэгтэй юм уу гэж одоо бодъё л да. Ерөнхий боловсролын сургуулиас гадна сургуулийн өмнөх боловсролыг харааны бэрхшээлтэй хүүхдүүд олгох гэдэг асуудал маань маш чухал. Тэгэхээр бид нэвтрүүлгийн дараагийн сурвалжлагаа үзэгч тар хүргэе. Цэцэрлэгийн өмнөх боловсролыг олгох энэ сургуулийн өмнөх боловсролыг орлохын цэцэрлэг маань харааны бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооны дэргэдэх нарны хаан хүүхдүүд цэцэрлэгээс бид энэ сурвалжлагаа бэлтгэсэн байгаа. Тэгээд сурвалжлагыг хүлээ авч үзцгээе. Манай хүүхдүүдийн хувьд бол сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийн дагуу хөнгөвчлсөн тусгай хөтөлбөрөөр явагдсан. Тийм учраас сургалтын хэрэглэгдэхүүн бүх юмнууд нь болохоор энгийн хүүхдтэй харьцуулахад өөр явагддаг. Тэг хэрэглэгдэхүүн бүгд өөр. Жишээлхэд одоо ингээд бөмбөг хэтлийн ингээд сонсогддог. Эргээд ингээд хүүхэд ингээд тоглож байгаа газар унаглаа гэхэд те өөрөө хаана унсан бэ гэдгийг өөрөө мөлхөж очиод авах дуу гардаггүй. Тийм ямар ч тийм хатуу тоглоом байх юм бол хүүхэд нэг үзэн хоёр үзэн буцаага шийдсэн тэрийг сонирхгүй. Тэр яагаад гэвэл хаана унсныг мэдэхгүй шүү дээ. Хүүхэд араас нь мөлхөж очиж авч чадахгүй. Тийм учраас энэ нэг сонсгол дээр тулгуурлаж бүх юмнууд нь явагддаг. 0 хараатай хүүхэдтэй бол ерөөсөө бичлэн хийж ажиллана. Бичлэн өөрөө ингээд дууралгаж бичиж энийг тэгин тэрийг тэгин гэж хийж үзүүлнэ. Сул хараатай хүүхдийн хувьд бол баг зэрэг харж байгаа хүүхдийн хувьд бол хүрээ зурвал доторхын будаараа гэхэд бол хөрхөө олоод бас зурчихдаг. Тэгээд 0 хараатай хүүхдийн хувьд бол тийм боломж авахгүй. Гэтэ манай анги би даасан анги болохоор дандаа бүр бага насны 1.8-аас 2 хэдэн сартай бүр бага насны хүүхдүүд байгаа учраас ерөнхийдөө ихтэй хасаргаа талтай бол явж байгаа. Намайг Оюун Бэлэг гэдэг. Би төрөлхийн өөрөө харааны бэрхшээлтэй төрсөн. Тэгээд миний 2 охин болохоор хомон 4 настай харааны бэрхшээлтэй. Жижигэн нас 2 настай харааны бэрхшээлтэй. Тэгээд урд нь орсон цэцэрлэг сургууль хаана юунд өгдөг юм бол өгч мэддгүй байсан. Энэ жил 9 сараас тэгээд холбооноос уцтаа тэгээд энэ цэцэрлэгт өгөө тэгээс айгүйх манай хүүхдүүд их юм сурж байгаа. Түүнээс байлуулах хаана сургууль цэцэрлэг хаана миний хүүхдийг боловсруулаад урагш нь
амьдралд хөл тавих тэр тус дэмтэй сургууль цэцэрлэг тэр бүх багш нар л зөвлөлж хоёр талаас нь л сургууль хүмүүжүүлж байна да. Баярлалаа. Тэгэхээр нарны хаан хүүхдүүд цэцэрлэгийн хувьд 14 хүүхэд энэ цэцэрлэгт өнөөдөр хүмүүс сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж олж авч байна. Тэгэхээр энэ цэцэрлэгийн хувьд мэдээж бас багш нарынхаа заа харга зүй сургалтын чанарыг сайжруулахын тулд олон үйл ажиллагааг явуулж байгаа гэсэн. За Японы сургалтын багш саяхан бас ирээд сургалт хийсэн шүү дээ. Энэ тухай ярихгүй юу? Гэрэл дараа. За баяргуу те. За Монголын арга хүчтэй үндэсний холбоо хараагүй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас энэ сургуулийн өмнөх боловсролын асуудлаас бас тулгамдсан юм а гэдгийг олж мэдсэний үндсэн дээрээс энэ цэцэрлэгийг бид энэ 5 сард байгуулсан. За ингээд бид нар мэдээж хэрэг цэцэрлэгээ байгуулсан энэ хүүхдүүдэд ажиллах заа харга зүй багш нарын маань ур чадрыг тийм ээ мэдээж сайжруулах жинхэнэ одоо мэрэгжлийн төвшөнд энэ боловсролын үйл ажиллагааг явуулах шаардлага гарсан. За ийм ч учраас бид нар Японоос бас сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг багшийг авчир цэцэрлэг дээрээ 14 хоног заа харга зүй сургалт явуулсан байгаа. За энэ бол маш их үр дүнтэй гэдэг нь бол сургалтын дараа ч гэсэн харагдсан. Тэгээ багш нар маань нэлээд олон зүйлийг олж мэдэж чадвар бол сайжруулсан байгаа. Энэ нарны хаан хүүхдүүд цэцэрлэгийн эрхлэгч бас студид хүрэлцэн ирсэн байгаа л да. За эрхлэгчээс асууя. За үзэгчтэй энэ үдшийн мэндийг хүргэе. За манай цэцэрлэгийн хувьд бол сая 14 хоногийн хугацаатай Японоос Мишино багш маань ирээд заа хазуу талаар багш нарт маань зөвлөгөө өгөөд яг гардаад өөрөө ажилласан байгаа. За эндээс маш их зүйлийг сурж авсан. Сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол одоо өнөөдөр яригдж байгаа энэ бүх асуудлуудын суурин юм а тий хүн болох багаасаа хүлэг олох хунаганаасаа гэж ярьдаг. Тэгэхээр яагаад энэ хүмүүс хөдөлмөр эрхлэх байгаа юм бэ? Яагаад сургууль хоцрогдолт байгаа юм бэ? Тэгэхээр сургуулийн өмнөх боловсролтой шууд холбоотой юм болов тий? Тэгэхээр Японд болвол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэг нас нь эхэлж хамруулдаг юм байна л да. Энэ бас их таалагдсан. Яагаад гэхээр эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ бага насны хүүхд юм чинь одоо цэцэрлэгт явуулаад яах юм гэртээ харчий тий. Дэс нь хардггүй юм чинь яах вэ гэдэг ингээ бөөцөлж байлгасаар байгаад бүр давхар бэрхшээлтэй юм шиг тийм ээ. Ингээд ийм болгоод аваад ирдэг. Тэгээд бүр цаашлаад сургуульд авчираад өгдөг. Тэгэхээр багш маш их хүндрэл гардаг. Тэгээ энэ талаас бас их зөвлөгөө авсан. Дээрээс нь эцэг эхчүүдтэй маань тулж ажилласан Япон багш маань. Тэгээд ер нь бол бид нар хилээд ойлгуулж чадахгүй байгаа зүйлийг гаднаас те багш ирээд ингээд ойлгуулсан маш их таалагдсан. За сургалтаас хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх үр дүнтэй ажил нь юу байсан бэ? Олж харсан. За олж харсан үр дүнтэй ажил бол ер нь тоглоомын аргаар хүүхдийг яаж хөгжүүлж болдго юм бэ те? Тоглонгоо хүүхдийн харааны одоо чадварыг яаж одоо оншилжуулах вэ? Тэр талаас багш нарт бас их үр дүнтэй юм аргачлалуудыг зааж өгсөн. Тий. Тэгээ тэрийг хэрэгжүүлээд явж байгаа бид нар. За баярлалаа. Тэгэхээр бусад улс дэлхийн бусад улс орнуудад ямар жишг зүйлүүдийг туршлага болгож бас хэрэгжүүлж байгаа вэ өнөөдөр? Ганцаар өгшөө Япон болоод Америкт тийм ээ Оросын холбооны улсад ямар туршлагууд байна вэ? Манад хэрэгжүүлж болохоор. За би Японыг ярил л да. Япон бол сургуулийн өмнөх боловсрол. За тэгээд баг дунд ахлах сургуулийг бол цогцоор нь ер нь одоо олгодог. За ахлах сургууль төгссөний дараа бол мэрэгжлийн боловсрол олгодог. Энэ сургуулиуд нь бол мууж болгонд доотлол нь 1, тэгээд дээдлэл нь 5 сургууль ингээд байдаг. Япон бол 46 мужтай, сургууль нь 69 сургууль байдаг л да. Тэгэхээр одоо ажиллах боломжтой одоо түрүү хэлсэн л дээ барайцсал зүй төөнөр одоо тэгээд дээр нь хөгжмийн мэрэгжлэр за компьютер мэрэгжлэр энэ мэрэгжил олгодог сургуулиуд бол байдаг. Эдгээр мэрэгжлүүдийг бол эзэмших боломжтой болдог. Дээр нь ихтэй сургуулиуд сурахад бол тэр одоо тусгай орчин одоо харааны бэрхшээлтэй хүмүүс сурах шаардлагатай одоо бүх зүйлүүдийг одоо ямар нэгэн зохицуулалтаар бол хангаж өгдөг. Тэр бол мужаасаач байдаг, улсаасаач байдаг. Тэгэхээр өөрийнхөө өссөн мэрэгжлийг бол эзэмших боломжтой. За мөн ажлын байран дээр гарахад бол одоо хараагүй хүнд хөтөж гаргаж өгөх. За одоо туслах ажилтан одоо гаргаж өгөх. Компьютерт нь шаардлагатай програмуудыг суулгаж өгөх гэх мэтэр ингээд дэмждэг. За би жишээ нь Японд төгсөөд одоо нэг байгууллагт ажилд орсон л доо.
хөдөлмөрийн биржээр дамжаад. Тэгэхэд бол миний одоо тэр ажилд ороод эхний 1 жил хагасны цалинг бол одоо тэр можоос нь гаргаж өгч ирсэн. Тэр компанид нь. За намайг бас тэр компани ойролцоо одоо байр түрээслүүлж амьдруулаад тэр байрны түрээсийн одоо 4-ний 3-ыг одоо улсаас гаргаж өгөөд үлдсэн хүний нэг компаниас гаргаж өгөөд одоо байраар хүртэл ингэж хангаж ажиллаж ирсэн тийм бол төөх бол би. За баярлалаа. Тэгэхээр цэцэрлэгийн хувьд шилжих хөтөлбөрийг бас хэрэглэж байгаа. Ганцаарчилсан сургалтыг бас одоо эхлүүлээд явж байгаа шүү дээ, тийм ээ. Гэрэл дарга энэ тухайд. За тийм ер нь манай энэ цэцэрлэгийн гол зорилго бол түрүүн хэлсэн хүний хөгжлийн суурь нь бол бага насндаа тавигддаг юм а гэж. Тийм байгаа болохоор бид нар энэ өнөөдөр 14 хүүхэдтэй цэцэрлэгийнхаа дөнгөж эхлэлтийн шатанд байгаа ч гэсэн цаашдын бидний зорилго бол ер нь Монгол улсын хэмжээнд яг энэ сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр заах арга зүй, сургалт мэдээллийг тийм ээ эцэг эхт нь багшлах боловсон хүчинд нөгдөг. За тэгээ гэрээр явж бас зарим хүүхдүүд нөгөө зөвлөгөө тийм ээ одоо хөгжлийн одоо арга хэмжээг заадаг. За тэгээд дээрэс нь хөдөө орон нутгаас шаардлагатай бол харааны бэрхшээлтэй хүүхдээ эцгийнх нь хурж ирээд манай сургуульд хүүхдээ өгөнгөө бас багш нараас мэдлэг хүлээгээд авчдаг. За тэгээд цаашлах юм бол онлайн хэлбэрээр хөдөө орон нутгатайгаа багш нар эцэг ихэд сургалтаа өгчдөг. Ер нь бол ийм цогц арга зүйг би одоо өөртөө төлрүүлсэн юм сургалтын төв болох гэдэг. За үүний нэг нь бол тэр шилжилтийн хэлбэр. Мэдээж бид нар одоо хамран сурах гэдээ ярьж байгаа тийм дандаа энэ хүүхдэд тусгай орчинд байхгүй шүү дээ. Тэгэхээр хүүхэд бүрд зориулсан хэрэгцээнд нь үндэсний хөтөлбөр байна. Тэр хөтөлбөрийн хүрээнд шаардлагатай бол одоо шилжих хөтөлбөрийн хүрээнд энгийн цэцэрлэгт хүмүүжих тэр боломжийг олгох чиглэлээр бол манай цэцэрлэг ажиллаж байгаа. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгт маань харааны бэрхшээлтэй иргэдийнч боловсрох, хөдөлмөр эрхлэх боломж тэгш хангагдаж байна уу? Энэ боломжоор өнөөдөр бүрэн хангагдаж байна уу гэсэн сэдвээр энэ гацаа нэвтрүүлгээ бид нэр явуул үзэгч та бүхэндээ хүргэлээ л дээ. Тэгэхээр асуудал болгонд гарц байна. Харааны бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө санаачлаад олон ажлыг улан гарцуудыг болгож байна. Тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн энэ гацаа нэвтрүүлгээр бид нэг зүйлийг ойлголоо. Харааны бэрхшээлтэй иргэд маань хөдөлмөрийн чадвар алдаагүй юм байна. Зүгээр л харааны чар алдсан хүмүүс байна. Яг амьдрал дээр эрүүл сарвал байгаа бид нар тэднээс илүү эмзэг учраас айдаг, итгэдэггүй. Магадгүй бид нар өөрсдөө тэдэнд боломж олгодгүй ч байж болох юм аа. Яхахгүй бид өөрсд тэдний нэгэн гарц юм аа. Бид нар эмзэглэлгүйгээр тэдэнд итгэх хэрэгтэй, боломжийг олгох хэрэгтэй байна. Боловсрол бол энэ хүмүүсийн хувьд нүд юм аа гэсэн ойлголтыг бид авлаа л да. Тэгээд энэ үчиг бидэнтэй хамт энэ ганцхан нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэндээ оролцогчдоо, нийт зочдоо талархал илэрхийлэн нэвтрүүлгээ өндөрлөө. Баярлалаа. Баяртай үзэгчтэй. Та сонголтоо хэрхэн хийв вэ? Та саналаа худалдсаар байх уу? Сонгогч таны санал, таны ирээдүг худалдаж авах боломжийг хэн нэгэнд олгосоор байх уу? Сонгогч та хууль бусаар мөнгө, эд зүйл тараасныг баримттайгаар цагдаагийн байгууллагт мэдэгдэж болно. Хэрвээ тухайн этгээд нь хариуцлага хүлээсэн бол тасан зүйлсийн үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэндээ тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож гин буруутай этгээдээр нөхөн төлөвлөх юм. Сонгогч та сонгуул хуулийн дагуу явагдахад хяналт тавин оролцоорой. Дата дуустдаг гэж